Сайн байцгаана уу сонсогчдоо. Та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе. Энэ удаа бид уран бүтээлч Кенатай ярилцахаар бэлэн болоод байна. За тэгэхээр саяхан үзэсгэлэнгээ гаргасан. Би өөрийгөө манай сонсогчдод танилцуулахгүй юу? Саяхан гаргасан үзэсгэлэн хэр үр дүнтэй байв? Энэ үзэсгэлэнгийн тухай мэдээлэхгүй юу? За сайн байцгаана уу? Намайг Кена гэдэг. Тэгээд сая 10 хоног би анхны би даасан уран бүтээлийн үзэсгэлэнгээ гаргалаа. Тэгээд тэрнээс гадна би бас хүний эрхийн активист, тэгээд феминист, бас stand up comedian байгаа. Хэр үр дүнтэй болов? Тэгээд гол зорилго нь бас юу байсан бэ? Дээрээс нь ийм тавилт нь их сонирхолтой ах шигсэн тий. Дэглэлт гэдэг тий. Тийм, дэглэлт гэдэг. Тийм, ерөөдөө өнгө ташуу зураас сүүдэр гэж нэрлсэн байгаа. Ташуу зураас ч одоо яг бичгийн хэл дотор чинь энэ хоёр үгийг аль алинээр нутгын хувьд хамаагүй хэрэгжилж болно тий. Би бинийх нь оронд хэрэгжилж болно, хоёуланг нь хэрэгжилж болно гэсэн утгатай байдаг. Тэгээ миний хувьд болохоор яг өнгө тэгээ сүүдэр гэдэг хоёр зүйл чинь бол эсрэгцэл шүү дээ тий. Эсрэг утгатай яг нийгэмний хоёр тал гэхдээ бас нэгдэл, нөгөө талдаа би бинийгээр оршиж чадахгүй тий. Тэгээ би оршихуу гэх юм уу, энэ нийгмийг бас тэгж хардаг тий. Өнгө нь байна, сүүдэр байна. Дээрээс нь яг юм гендрийн цонх хүний хувьд ч юм уу, бэлгийн цонх хүний хувьд бид нар яг үндэ энэ цаг хугацаанд энэ нийгэмд яг сүүдэрт нь амьдардаг, сүүдэр нь байдаг. Тэр талаараа ч гэсэн бид нар ингээд сүүдэр дотор бас өнгийг бүтээж идэг юм байна. Өнгийг олдог. Тийм гэж би одоо миний философи, миний ойлголт тийм байсан. Тэгээ тэрийгээ ч гэсэн агуулгын хувьд өнгө сүүдэр гэж нэрлсэн ч гэсэн бас үзэсгэлэнгийнхаа дэглэлтэнд шууд хэлбэрийн хувьд гаргаж ирсэн тий. Хүний харах мэдрэх хувьд ч гэсэн энэ агуулга явж явах хэрэгтэй гэд би маш их өнгө, гэрэл, тэгээ сүүдрийн тоглолт дэглэлтээр хийсэн. Инсталляц суурьтайч үзэсгэлэн байсан. Тэгээд маш их олон янзын хэлбэрийн сүүдэр байсан, гэрэл байсан, улаан өнгийн гэрэл байсан. Тэгээд тэр сүүдрүүд рүү бас ногоон өнгийн гэрэл туссан. Тэгээд сүүдэр нь хүртэл өнгөлөг байх ёстой гэдэг. Хувь уран бүтээлээрээ зураачин үзэсгэлэн гаргана гэдэг бол бас нэг маш том одоо амжилт гэж харж байна тий. Тийм, би Суисыг 2020 онд уран зураач мэргэжлэр дүрслэг дизайн урлагийн сургуулийн төгсчихсөн. Тэгээд яг уу хийж байгаа ажил маань тий нийгмийг соён гэгэрүүлэх, шударга ёсны төлөө тэмцэх гэл ингээд хүний эрхийн чиглэлээр ажилласан учраас хүмүүс тэр барагтай зураач гэдгүү. Дээрээс нь би өөрөө ч гэсэн зурж амжихгүй байсан. Ер нь бол уран бүтээлтэй төвлөрч амьдрах тийм зав байгаагүй. Нөгөө тал дээр ингээд уран бүтээлч байна гэдэг чи өөрөө айгүй хэцүү байхгүй. Эдийн засгийн хувьд ч гэсэн маш хэцүү. Монголд ялангуяа тий уран бүтээлчдийг дэмждэг хүмүүс хэд вүлээ. Залуу уран бүтээлчийг дэмжих тэг бодлогоч ер нь бол тэг төрөөс байхгүй. Нийгмээс энийгээ бас дэмжиж сураагүй байна. Дэмжих боломж ч яг үнэндээ алга тий уран бүтээлчээ дэмжиж гэхээр өөрсдийгөө яая гэж одоо бас хичнээн урлаг тайртай ч гэсэн үнэндээ одоо намайг дэмжиж миний зургийг худалдаж авъя гэсэн ч би одоо хүмүүсийг тэгж чадахгүйг нь би ойлгоно шүү дээ. Би өөрөө хүртэл бусад залуу уран бүтээлчдээ дэмжих гэхээр чадахгүй л тийм одоо бид нар цаг үед амьдарч байна. Нөгөө талдаа ингээд яг урлагийн салбар хэм урлагийн тоогоо ч өөрөө айгүй юм эцэг эрэхт ёстой, хомофобиктэй, ялгуурлан гадуурхалт ихтэй, тэг амар өндөр стандарттай тийм байдаг. Тэнгүү тэрэнд чинь ингээд би өөрөө гендрийн цонх тий эрэгтэй биш зураачийн хувьд тэр дээшээ гарч ирж үзэсгэлэнгээ гаргана, бүтээлээ туурвна, сайн чанартай бүтээл гаргана гэдэг чи өөрөө бүр ингээд бараг хурч болшгүй тийм том даваа баггүй юу. Тийм учраас нийгэмд одоо айгүй цөөхөн амжилттай яваа эмэгтэйчүүд байдаг. Тэгээд хүмүүс зураач гэхээр эрэгтэй үнэл төсөөлдөг тий. Тэнгууд яалтчгүй тэрэнд хүрэхэд айгүй хэцүү байдаг. Тэрэнд хүрэхийн тулд нэмээд эрэгтэй зураачдын зүгээс хүртэл эмэгтэй зураачтай, бусад зураачтай айгүй их ингэж шахаж гаргадаг, эсвэл өндөр стандарт тавьдаг, эсвэл нөгөө хөвшмөл ойлголтоор тий цэцэг зурхаас өрөм хийж чаддгүй, хүүхд гаргахаараа зурхаа болчдөг, хайчдаг гэдэг ойлгомжтой шүү дээ. Хүүхд гаргасан эмэгтэй хүн юун зурх мантай болно тий. Би хүртэл бүтэн цагийн ажил хийгээд ингээд шууд зураач гэдэг өөрөө марцтлаа хүртэл явж байгаа байхгүй юу. Тэг яг хуу дундуур нь баг багаар нэг хідэн юм хийгээд явж исэн.
Тэгээ тэдрийгээ нийлүүлээд цаг нь болсон юм байна гэд үзлэнгээ гаргасан. Яг тохироо нь ер нь бас бүрдэж таарсан л та. Миний хувьд бол яг ийм нийгмийн асуудлыг хүндсэн дуу хоолойг тэг гаргаж ирсэн, үзэгчдэд татан оролцуулсан. Тэгээд үзлэнгийн бас юм уламжлалт дэглэлтийн хэв маягийг эвдээд тэгээ өөрийнхөө уран бүтээлчийн хувьд зүгээр гаргаж үзүүлэх тэг Монголд байгаа ийм бэлгийн цонх уран бүтээлч анх удаа юм нээлттэйгээр үзлэн гаргаж байгаа нь бас болж таарлаа л та. Тэр мэргээд ингээд хоёр тас уран бүтээлчийн хувьд айгүй шин төвшөнд гарч чадлаа. Айгүй их юм сурж авлаа. Өөрөө ч уран бүтээлчийн хувьд хоёр хүний эрхийн активистийн хувьд бүр жигнэсээ маш их юм дэмжлэг хэрэгтэй байна. Урлаг одоо хүний эрхийн дуу хоолой байх цаг Монголд бол ирсэн. Гэхдээ урлагт бас урлагч нь тийм хямдхан ч юм уу үнгүй олддог зүйл биш шүү дээ. Тэгэнгүүт уран бүтээлчдийг одоо ингэж хоосон хотоодтой хоосон халаастай яваад уран бүтээлчдээс бид нар нийгмийг соён гээрүүлэхийг шаардаж болохгүй юм байна гэдэг тэр үнцгийг бас би харлаа. Яг түрүүний танай салбарт жишээ нь гендерийн асуудал ингэж нөлөөлж байгаа бол хүний эрхийн активист хүний хувьд, дээрэс нь иргэний нийгэмд ажилладаг хүний хувьд гендер гэхээр зөвхөн эмэгтэйчүүдийн эрх гэж ойлгоод массын нийтлэг хандлагууд байна. Тэгэхээр эдгээр зүйлийг нийтэд нь юу гэж хэлэх вэ? Дээрэс нь яг шийдвэр гаргах одоо чинь зураачдын дунд эмэгтэй зураач байх нь хүлээн зөвшөөрөгдөх явдал ихтэй шүү дээ, тий. Тэгэхэд яг шийдвэр гаргах төвшөнд магадгүй тий бэлгийн цонх эсвэл ингээд гендерийн эмэгтэйчүүд ч юм ажиллах Монголд нөхцөл байдал ямар байна гэж харж байна. Энэ асуудал хизээж байгаагүй гэж байгаа гинт гарч ирсэн зүйл бол биш. Тийм. Тэгээд яг сүүлийн хэдэн жил ингээд хүмүүс ч амар сайн ойлголттой болж гин. Хүмүүс гоё юм дуу хоолой нээлттэй илэрхийлээд ингээд сошиал медиачаас нөлөө үзүүлж байгаах. Тийм учраас ингээд айгүй юм гендер яригдж байгаа юм шиг харагдаад байна л та. Тэгээ нөгөө талаас хүмүүс айгүй юм шүүмжлэл сэтгэлгээтэй болж байгаа хгүй тий. Нэрээ юу лээ гэд ингээ харж чаддаг болж чинь. Тэнгүүд би одоо ингээ зураач нар дунд хүртэл юм байна гэж яриад байгаа нь одоо өмнө нь бас зураач нар дунд ийм патриарх соёл байна уу? Гендерийн асуудал ямар байдгийг гэдгийг зураач нар өөрсдөө ч бараг ингээ бодохгүй яваад идэх тий. Тэнгүүд чинь одоо эргээд бас энийг ингээд хараад дүгнээд өөрчилж болох юм байна. Эсвэл ийм асуудал байгаа юм байна гэдгийг ярих цаг болсон. Тэг яг би тийм амар том урлаг судлаач юм куратор биш ч гэсэн тэр дунд ингээ явж байгаа жижигхэн залуу уран бүтээлчийн хувьд нэмээд ингээ гендерийн цөөнх тэг хүний хувьд би ингээд яг өөрөө мэдрээд байгаа хгүй тэг миний амьдралын өдөр тутмын нэг хэсэг ингээд зураач нар дунд тэр тоогонд айгүй хэцүү байдаг. Тэгээд тэр стандартд нь хүрэхгүй байнгут аль болох ингээд өөрийгөө зураач биш юм шигээр мэдрээд эсвэл ингээд тэр хайрцагнаас холдож эхэлж байгаа хгүй. Би уран бүтээлч гэдгээ батлахын тулд бусад дүрслэг хурлын ирчүүдээс ч юм уу тэр дүрслэг хурлын бүх салбарын хүмүүс намайг хүлээн зөвшөөрөх албагүй гэдэг мессежийг бас өөртөө өгсөн. Тийм тэгээд яг урлаг гээд сая бүр нийтэд нь яриад тий улсын хурлын гишүүд энэ төргээл ирсэн тий. Яг шууд төлөөлөл гэж ярихаараас асуудалтай тий бид чинь бас зураач ерөнхийлөгчтэй байж үзлээ. Тэгээ зураач гэхээр бүгд бас яг ижилхэн биш. Ингээд дотор нь янз янзын хүмүүс байгаа. Гэхдээ яг урлагийг өөр төвшөнд гаргаж ирэх бас нэм бодлоготой байх хэрэгтэй. Яг залуу уран бүтээлчд одоо яг ямар байгаа дүрслэг хурлын одоо тэр бэлтэж байгаа багш нар нь тэр сургуулийнх нь одоо арга барил нь яг үндэ одоо нийцж байгаа юм уу үгүй юм уу? Яг энэ урлагаар дамжуулаад одоо Монгол улсаас ингээд хөгжих боломжтой юм уу те? Ингээд мөнгө олж болох юм уу гэд. Тэгэхгүй ингээд залуу уран бүтээлчд дотроо ч ингээд зах зээлээ олж чадахгүй ч юм уу мөнгөгүй байгаад гадагшаанаа судлыг гэхээр бас ингээд дэмжлэг байхгүй байгаад байгаа хгүй. Тэгэхээр яг энэ төлөөллийг хангахад яагаад эмэгтэйчүүдийн манлайл чухал гэж харж байна яг одоо энэ цаг хугацаанд. Би бол ингэж боддгийн. Угаасаа тэр төлөөлөл хангахгүй байхгүй бол одоо хүртлийн хөвшмөл ойлголтоос болоод эмэгтэй хүмүүсийг хүмүүс сонгоход бага байдаг. Эмэгтэй хүнийг зүгээр захирал болж чадахгүй гэж зүгээр ингээд тархинд нь кодлогдсон зөндөө хүмүүс идэг тий. Тэнгүүд ядаж захирлуудын төвшөнд тий дэлхийд даяар ярангууд эмэгтэй удирдлагатай компаниуд илүү байна гэсэн судалгаанууд хүртэл гараад эхэлсэн. Тэгээ сая ковидоор хүртэл эмэгтэй ерөнхийлөгчтэй эмэгтэй удирдлагатай байсан улсуудын ковидтэй ингээд
авсан арга хэмжээнүүд нь хүртэл аягүй үр дүнтэй байгаа даахгүй тий. Гэх мэтчлэн ингээд яг судалгааны шал өөр юм харуулад идэг. Уул нь эмэгтэй хүн удирдахын хувьд бол аягүй сайн удирддаг юм байна. Үр дүнтэй байна, нөлөөтэй байна гэх ингээд гараад ирдэг ч гэсэн хүмүүсийн ойлголтоор одоо хүртэл сайхан Монгол гүндүүгүй эрэгтэй хүн л энэ улсыг сайхан авч явна, улс төрд байх ёстой гэдэг ойлголт байгаа болохоор тэрийг одоохондоо хүчээр ядаж ингээд тэ тэнцвүүлэхийн тулд ч юм уу тэр хөвшмөл ойлголтоос нь салгаад арай юм өөр салхи оруулахын тулд ингээд квот гарч ирж байгаа гэж би бол үздэг. Хоёрт болохоор яагаад ингээд төлөөлөл гэж яриад байгаа вэ гэхээр эрэгтэй хүмүүс хизээж эмэгтэй хүмүүсийн асуудлыг ингээд баг бодолцдгоо. Тэд нар ингээд мэдгүй тэгээ ихчтэй ээжтэйг нь би мэдчихнэ. Гэтэ тэдний өдөр тутмын амьдрал тэд нар одоо адаглаад ээж байх тухай мэдгүй. Биний юм ирэх үед ямар байдгийг мэдгүй. Тэгээ эмэгтэй хүн байснараа энэ нийгэмд ямар их асуудалтай нүүр тулдгийг тий адаглал сургууль дээрээ заавалчгүй одоо юп өмсөх ёстой. Тэгээ юп хүн тухгүй байсан ч гэсэн ингээд тэрийг өмсөөд эрэгтэй хүүхдүүдэд хичээлд нь туслах ёстой ч юм уу. Эрэгтэй хүүхдүүд ус гизгээс нь зулгаагаад тахад дуугүй байж ах ёстой ч юм уу тий. Ийм ингээд туулж байгааг тэд нар мэдхгүй байхгүй юу. Тийм болохоор нэг талдаа мэдгүйгээс нь болоод бид нар ингээд бас буруутгаад бас байж болохгүй тий. Та нар мэдсэнгүү, та нар эмэгтэй хүн байж үзээгүй гэд ингээд буруутгаад иж болохгүй. Гэхдээ нөгөө талдаа яг тэр эмэгтэй хүмүүс байснараа бидний асуудлыг ядаж ингээд даал тухамсрын төвшөнд ч юм уу тий амар асуудалгүй гаргаж ирэх байхгүй юу. Ядаж ингээд эмэгтэй хүмүүсийн асуудал нь юм байна. Ээжүүдэд одоо жишээ нь тэр хүүхдийн тэрэгтэй ингээ явах гэхээр гудамжинд ийм асуудалтай байна ч юм уу. Эсвэл гадуур хүүхдээ дагуулж явъя гэхээр ийм асуудалтай байна гэд шууд санаад зовхгүй тэрийг бүр судалгааны төвшөнд амар мэдхгүй ч гэсэн тэг ингээд одоо зүүн совингоороо хүртэл гаргаж ирээд ярьж болно гэх юм уу. Тэнгүүд эсэргээрээ уулын жишээ нь одоо 90% нь эмэгтэйчүүд суучих юм бол бас л эрэгтэйчүүдийн асуудал мартагдаад эхэлнэ шүү дээ. Эрэгтэй хүн бас энэ нийгэмд ямар асуудалтай ингээд нүүр тулж яваад байгаа. Одоо нөгөө өөх төстой хоол идээд хор тавдар мавдар тусаад байна гэдгийг магадгүй ингээд тэр 90% нь улсын их хурлын гишүүдийн 90% нь эмэгтэйчүүд байсан бол бас л анзаарахгүй мартаад яваад иж болцсоошгүй шүү дээ. Тэгэхээр ингээд ядаж тэнцвүүлээд бүх төлөөллөө гаргаад бүгдээрээ өөрсдийнхөө асуудлыг гаргаж ирээд ингээд ярих юм бол бас өөр тэр дотор чинь гэтээ зөвхөн гендерл яриад байгаа болохоос бас мэрэгжил тий нийгмийн давхраг энтергээд ингээ бас л олон янзын төлөөлөл байх ёстой л гэж боддог шин. Хүн болгон өөрийн гэсэн үүрэг ролтой нийгэмд оршин тогтнодгоо гэдэг. Тэрнтэй адилхан одоо Кенагийн хувьд уран бүтээлчийн хувьд ингээд мессеж санаагаа ингээд хүргэдэг. Дээрээс нь комеди гэж тэгээд яг комеди Монголд одоо сүүлийн үед их дэлгэрж байна тий. Тэгээд ялангуяа яг эмэгтэй Big Sister гэдэг дан эмэгтэй комедиэлч байгаа. Тэгэхээр яг энэгээр ямар санаа илэрхийлэхийг хүсдэг вэ? Тийм тайзанд би айгүй хайртай бас жүжигчин болохыг мөрөөддөг байсан. Жүжигний дууланд явдаг байсан. Тэнгүүд намайг царай муутай, богинохултэй, майгхултэй бүдүүн гэж манай жүжигийн багш намайг өсвөр насны хүүхэд байхад амар шүмжилдэг байсан. Тэг чи жүжигчин болох ч бол хамраа өндөрлүүлэх ёстой ийм хагалгаанд орж ижилчээ Монголд жүжигчин болно гэдэг ус. Тэг би өсвөр насны хүүхэд тахта бүр юм листтэй жагсаалттай төссөн шүү дээ. Ингээд би ийм гой сайхны хагалгаанд орно гэдэг. Мөнгөний бичин ингээд би жүжигчин болно. Болохыг хүсэж гин гэтээ би ийм хөөрхөн байх ёстой гэд. Тэг тэр чинь нөгөө талдаа би өөрийгөө амар ингээд өөртөө итгэлгүй болж байгаа гэсэн үг байхгүй. Өөрийгөө толинд харах болгондоо би шүмжилдэг. Миний гадаа төрхөл чухал юм байна гэсэн мессежтэйсэн. Тэр бол үнэхээр амар исэн. Тэгэл би за үнэхээр бүтэхгүй юм байна. Би бас дуулж чаддгүй, бүжиглж чаддгүй. За би бол үнэхээр жүжигчин болж чадахгүй юм байна. Гэт зураач болохоор сонгоод ингээ явж байгаа. Тэгээд яг комеди маань эргээд бас тэр тайзан дээр байх мөрөөдөлтөө нэгдэх ихний хэсэг байсан. Хоёрт би угаасаа ер нь амар хөгжилтэй гэж өөрийгөө боддог. Тэгээ хошин байна. Тэгээ хошин байснараа тэг юмыг ингэж илгэлж өөр өнцгөөс гаргаснараа бас нийгэмд амар том дуу хоолой болж болох юм байна гэдэг өөр өнцөг бас тэг хүний эрхийн активистийн хувьд бол ингэж төрсөн. Яагаад гэхээр инээж байгаа хүн яг ингэж бүх юмыг аюу гой хүлээж авдаг байхгүй юу.
ингээ бодолтой хэрэлдэж байгаа хоёр хүн ууралцсан болохоор би бинээ огт сонсч чаддгүй шүү дээ. Тэнгүүт инээлдэж байгаа хүмүүс би бинийгээ сонсоод бүр ингээ хаахаа хийгээд хаяа бүр санал нэгдэхгүй юм байсан ч гэсэн инээснийхэн дараа гинт ойлгоддог ч юм уу те. Тэгээ би эн чинь айгүй хүчтэй зэвсэг юм байна гэдгийг ингээд бүр ухаарад явж байна. Гэхдээ бас комедигийн салбар чинь айгүй сонирхолтой шүү дээ. Дэлхийд дахинаа хүртэл ингээ ирчүүдийн салбар баггүй баг 90% нь дандаа эрэгтэй комедианууд байдаг тий. Тэгээ эмэгтэй комедианууд багаар ингээ гарч байгаа. Монголд бас яг эмэгтэй комедиануудтай юм клуб бас байгаад би айгүй баяртай тий. Айгүй лагтай тий. Тэрийг ингээ үзэж зорж ирдэг үзэгчд байнгын үзэгчдтэй болчлоо. Тэгээ манай нөгөө комедиан баамигч чинь сая авьяаслаг монголчуудад оролцоод нилээн ингээд шүүгчдэд таалагдаад ингээ явж байгаа тий. Тэгээ айгүй урам зориг бас авж байгаа. Тэгээд энэ дээр ингээд комедигаар дамжуулаад эмэгтэй хүмүүсийн юу туулдгийг инээдтэй байдлаар нийгэм жоохон ч гэсэн хараад ойлгож байгаа гэдэг надад айгүй гой санагддаг. Яагаад гэхээр амар удаан хугацаанд хошин шогийнхан ч бай, киноныхан ч бай, Монголын энэ комедигийн салбар чинь эмэгтэйчүүдийг дуурайж, илэглэж, шоолж тий. Зөвхөн эрэгтэй хүний өнцгөөсөө эмэгтэйчүүдийг ингэж муулж бараг комеди хийж шоолдог байлаа шүү дээ. Тэнгууд эсрэгээр нь үгүй бид нар чинь бас ийм өөр та нарын тэр үүсгээд идэг тэрнийг урлагийнхны өвчин дүр байгаа шүү дээ тий. Нэг л их эмэгтэйлэг байнгын хувцас ярддаг, байнгын ингээл годод бэждэг тийм одоо юу гэдэг нөгөө богино ухаантайнууд нь бас биш байдгийн бид нар дотроо ийм боддгийн ч юм уу. Тэр болгоныг ингээ гаргаж ирж байгаа нь надад айгүй бас энэ салбарт байгаа амар том урам зориг маань байдаг. Одоо яг нэг цагийн дараа тайзан дээр гарах гэж хүлээж байгаа. Тэгээд хувцс болон бэлдэх зүйлс бас их байдаг бах. Одоо юу гэдэг чинь хошин шогийнхан болохоор нөгөө л нэг эмээч гэдэг юм уу. Тэгээд эмээнэр хэрэл нэг тийм хөвшмөл ойлголттой. Тэр бас нэг эмэгтэйчүүдийн ирэх яригдах зүйл явагдаад. Тэгээд эмэгтэй комеди хийдэг хүмүүсийн бичлэгийг үзсэн. Дээрээс нь тоглолтын 2 3 удаа очиж үзэхэд яг ч тэнд эрэхтэй хүмүүс суугаад үзээд байгаа байхгүй тий. Тэгэхээр тэнд амар баярлаж алга ташмаар санагдсан нэг талаасаа нөгөө талаасаа гэх юм бол бас энэ эмэгтэйчүүдийн асуудал ийм олон талтай байдаг гэдгийг маш олон дүрээр гаргаж ирж байгаа надаас таалагдаад тий. Өөр одоо чинь Кена гэхэр нэг өөр тий. Одоо Южи гэхэр нэг өөр өнгө аяс байгаа даа тий. Тэр мессеж санаануудыг нийгэмд ойлгуулж аваад баярлалаа. Тун удахгүй бас алс хоолыг зорих гэж байгаа. Тэгээд одоо илүү хувь хүн тал руугаа ярих юм бол өөрөгч бас нэлээд олон хүмүүс дагдсан байлээ. Дээрээс нь өсвөр насны охтууд тий болон бусад хүмүүс үлгэр жишээ авдсан байна гэж харсан. Тэгэхээр энэ тухай дээр хувь хүн талаасаа гадагшаа явах гэж байгаа зорилго болон суралцах чиглэл юу байгаа вэ? Бас тэгээд яг ийм түрүүнд өөртөө итгэлгүй байлаа гэдэг хэсэг яг минь толгойд орчлоо л да. Тэгэхээр яг өөртөө итгэлгүй байгаа хүмүүс зориулж бас юу гэж төгсгөлт нь хувь хүний зөвлөгөө мэдээлэл солилцох бай бас. За юу гэсэн би хаашаа явах гэж байгаа хэлий Английн засгийн газрын тэтгэлэг аваад Брайтон гэдэг хотод Сассексийн их сургуульд би магистрийн зэрэгээ одоо хамгаалж байгаа. Яг sexual dissidence гэдэг чиглэлээр сурна. Энэ маань ер нь бол нийгмийн шинжлэх ухаан, гендер судлал дотроо илүү queer судлал гэж явж идэг. Дэлхийд ингээ 2 3хан л энэ чиглэлээр ингээд магистрийн зэрэг ойлгодог сургууль байдаг. Тэрний нэгт нь би ингээд сурах чадаас айгүй баяртай. Монголд яг энэ чиглэлээр сурсан одоо анхны мэрэгчлэлтэн болоод ирнэ. Чивнингийн гэд тэтгэлэг авсан бас айгүй өрсөлдөөнтэй хэцүү байдаг. Тэгээ энэ дээр бол нилээн гүрийж бэлдэж бас олон жил хүний эрхийн салбарт бас тэгээ нохоо гарах шиг бараг ажиллаж гүйсний бас ард нь гараад ингээд сурахаар явж байна. Тэгээд өөртөө итгэлгүй байх үе хүнд байна л та. Гэхдээ өөртөө итгэлгүй байгаа надад бодохдоо бусад хүний зүгээс өөрийгөө харж харьцуулж голоод байдаг учраас ингээд өөрийгөө ингээд бүр доош нь жихэд идэм болов уу гэж бодсон. Тэгэхээр яг мэдээж хүн хаяа өөрийгөө өөр нүдээр харж хүмжилгүй л яах вэ. Гэхдээ заавал ч хүдийг их албагүй. Хүн өөрийгөө хайрлаж байгаа ч юм уу хүн зүтгэж байгаа цагт тэгээл нэг өөрийгөө шүмжлээл мяалаал яагаад тэгэхээр мяалуулсан юм болон дээшээ гарч ирдгүү хизээ нэгэн цагт тэрэндээ боогдоод сэтгэл зүйн хувьд асар хэцүү ингээ ундаг. Тэгээд би ингэж боддог байхгүй бас бид нар ингээ амар хайрлаж нандиндаг хүн байдаг шүү дээ.
бүр ингээд өөрөөсөө илүү хайртай хүндээ бид нар хизээж чанга дуугаар юм хэлдэггүй, дандаа сайхан талаас нь хардаг. Жохон гутарсан багт нь бид нар ямар амар арчилж нандинж бэлэг өгч те сэтгэл санааг нь дээрдүүлэх гэж гоё үг хэлдэг үлээ те. Тэгж өөрөө өөртөө харьцаач. Хүнийг тэгж гоё харилж бол өөрийгөө тэгээч те. Яа өөрөө өөртөө хатуу хандаад байгаа юм бэ гэд. Тэгжэл хэлмээрэн ялангуяа өөртөө итгэлгүй байгаа үедээ бүр л их өөрийгөө эрхлүүлээл бүр ингээл те. Тэгээ өмнө нь хийжсэн юмнуудаа санаад тэгээ магадгүй өмнө нь хийж бүтээсэн том зүйл байхгүй ч болно. Гэхдээ урд чинь чиний амьдрал байна. Чи бүтээж чадхад л ахгүй. Тэр бол цаг хугацааны л асуудал. Би бол яг тэгжэл боддог болсон. Яг жохон том болоо тий. За би бол ихийг хийж бүтээх хүн нүнэн. Би бол уран бүтээлч хүн нүнэн. Зүгээр надад одоо энийгээ бусдад харуулах бусдад ингээ харуулахад цаг хугацаа л хэрэгтэй юм байна. Тэрнээс ч би өөрөө өөртөө аль хэдийн өөрийгөө уран бүтээлч, өөрийгөө ийм тэтгэлэг авна, сайн сурна, ихийг бүтээнэ гэдгээ би угаасаа л мэдчихэдэг, өөрөө өөртөө тэрийг сануулдаг. Зүгээр бусад хүмүүс одоохондоо мэдхгүй байгаа л гэж би ингээл бодвол зүгээр цаг нь ирэндээ л гэж ингээд боддог болсон. Тэгээд мэдээж ингээ хаяа хүмүүс намайг ингээл мяалаад байгаа ч юм шиг санагдсан шүү дээ. Тэнгуут нь шууд болиулал за энэ хүн намайг юу гэж бодох нь ерөөсөн миний асуудал биш те. Зүгээр нэг цаг хугацааны асуудал, би юмаа хийгээ явж штэ л гэдэг. Тэгэхээр магадгүй тэгэл цаг нь ирнэ. Тэгээ өөрөө өөртөө гоё бэлэг авч өгч өөрийгөө эрхлүүлээрэй л гэж хэлмээр энэ да. Төгсгөлд нь яг өөрөө хэлхийг хүсдэг ч юм уу? Эсвэл өөрөө ингээд байнга бодож явдаг юм мессеж санаа болон манай сонсогчдод зориулж хэлэх үг байгаа юу? Амар гүнзгий асуулт энэ. Тэг хөнгөн хариулахад бол ингээд Монголд яг амар стресстэй л те. Гэтэ ингээд яг оршихуй үед бид нар чи ингээд амар ховрын те боломж барыг ингээд төрөөд амьд явж явах боломж нь гэх юм уу? Яг магадлалын үед бараг тэгштэй. Тийм ховрын юмыг ингээд авч төрчөөд бид нар ингээд амар их зовдөг. Амар ингээд стресс дунд би нэгэж зовоодог. Өөрийгөө ч зовоодог ингээд. Гэхдээ би өөрөө бас амар ингээд гүнзгий сэтгэл готролтой юмны дандаа бахар бараан талыг ингээд хардаг байсан баггүй юу. Тэгээд одоо би юу гэж харж байгаа вэ гэхээр ингээд гэрэл гэгийг олж болдсон байна. Бүтээж болдсон байна. Тэгээд үнэхээр аз жаргалтай өөрөө өөрийнхөө мөрөөдлийг бүтээж амьдарч болдсон байна. Зүгээр бидний өөрөө өөрсдөндөө амар хүлээс ингээд тавьчихдээ байна тий. Заавалчгүй одоо юу гэдэг 2 саяын цалинтай ээжиж аз жаргал төрнө. Заавалчгүй офисын ажилд ингэж сууж ийж гоё болно. Эсвэл заавалчгүй ингээд өөрийн гэсэн байртай ээжиж ийм юм байна гэ тий. Би өөрөө тэр хүлээснүүдээсээ ингээд амар ангижсахгүй. Би одоо ингээд байр түрээсэлдэг. Тэгээ би яадгийн би заавалчгүй өөрийн гэсэн байр авах гэж ингээд зовх хэвээр. Би өнөөдөртөө ингээд хүссэн юм хийгээд байж болдгоо мүү гэ. Тэгээ би бас ажлаасаа гарсан шалтгаан маань би уран бүтээлч ирээ чөлөөт уран бүтээл хийж амьдрахыг багасаа мөрөдсөн. Тэгээ би хизээ гэж хүлээх юм бэ? Би ингээд хийж бүтээмэр штэ гэ. Тэгээ би ажлаа хүлээлгэж өгөөд сүүлийн 1 жил бол би яг чөлөөт уран бүтээлчээр байлаа. Үнэхээр 0 заах үе бол байсан мөнгөгүй те. Тогтмол орлогоч нь амар гоё штэ. Тэгээд тэгсэн ч гэсэн би ингээд за юудсан болгоно бүтээнэ. Цаг нь ирнэ гэж бодвол ингээд гүрийгээл. Гэхдээ хамгийн сонирхолтой нь энэ хүлээснүүдээс гараад амар ингээд хүний нүдэнд сонин ч юм шиг юу хийгээд байгаа юм бэ энэ кино гэж харагдах ч гэсэн яг миний дотоод хүний аз жаргалын түвшин шал өөрөөс баггүй. Тэгээ би хүү амьд байна гэдэг чи ямар амар гоё юм бэ гэж мэдэрсэн. Тэгээ би хүмүүст тийм мэдрэмжээс авч болдсон байна. Хизээч ингээд аз жаргалтай хүний юм ярихаар худлаа юм шиг санагддаг байсан чинь байж болдсон байна. Тэгээд тэр хүлээснээсээ жоохон ч гэсэн ангижраад үзээрэй л гэж хэлмээр байгаа. Би бүр ингээд хүн болгонд би ямар амар аз жаргалтай байгаа гэж гэл ингээд ярихаар хүмүүс бүр ингээд итгэхгүй байхгүй. Тэгээд үнэхээр байж болдог юм байна. Тэгэхээр тэр аз жаргалтай байгаараа гэдэг зүйлийг л нийт сонсогчдод хүсэж байна тий. Ер нь төгсгөл. Тий, өөрийнхөө аз жаргалыг олоорой бас бүтээгээрээ тэг байж болдсон байна. Би бүр хизээч ийм аз жаргалтай байж чадна гэж бодож байгаагүй. Тэгээд яг энэ нь ирсэн чинь амар гоё юм байна. Тэгээд хүн болгон ингэж мэдрүүл бас
гоё юм байна да гэж бодвол хүмүүст аз жаргалыг хүсмээр байна. Баярлалаа. Тэгээд ярьслага өгөхийг зөвшөөрсөнд баярлалаа. Тун удахгүй тайзан дээр гарах гэж мөн тун удахгүй одоо гадагшаа сурахаар явах гэж байгаа энэ экзэгтэй үед энэ ярьцлагыг авсандаа миний хувьд бол бас их баяртай байна. Дээрээс нь яг санаагийг нь баттгаа төгсгөлт нь хэлэхэд хүн болгон өөрийнхөөрөө аз жаргалтай байж өөрийнхөө хувьд үн цэнийг бий болгож одоо өөрийнхөө тэр тавьсан хэмжээндээ хүрэх эсвэл өөр бусад хүмүүсээс юм хараат бус байж бас болд юм байна. Тэр өршлөөтэй оронд бид амьдарч जैन тий сайн муу байгаа ч гэсэн энийг юм өөрчлөгдөхөд бид нар бүгдээрээ хувь нэмэр оруулж яах гэж харж байна. Тэгээд энэ удаагийн ярьцлагатай хамт байсан сонсогчдоо баярлалаа. Канада цааш нь амжилт хүсье. Баяртай, баярлаа. I'm only human after all. I'm only human after all. Don't put the blame on me. Don't put the blame on me. I'm only human. I do what I can. I'm just a man. I do what I can. Don't put the blame on me. Don't put your blame on me.